Зохиолч Соёрхын Пүрэвсүрэн Нүнжигтэй өвгдийн номер богиногүллэг Зэрэглээ зайдагнсан тарлан салхи бут дамжин сайварлаж зээрийн шилбэн дассан тоос тэнгэр цоролзоод замрах говь нутгийн хавраа сэтгэлд нэг л ирүүхэн халиу ягаан тэнгэрийн хаяа газрын гинтээ дуусан найрсч гоо бүсгүйн задгаалсан гизэг энгэр ташаагаа даган сулдаан амиран асгарах мэт хул шаргал нарны гал шаргал туяа цацрах илч гэрлээрээ их байгалийн хөвлийг таалахгүй халтар харганы үндэс газрын хилэнд амилан мөдхөн соёолох эмзэгхэн нахаан мөчрөөн тийчих хавар цаг юутай талбан чиний араас тэнхээ мэдэн хашгирч гэмээн миний дуу чамд хүрэлгүй замдаан сулдан замхрах хараа хэрхаггүй талыг тас огтлон зурайсан сунгар замаар дүүрэн ачаатай ногоо машин хөнгөн давсаар гарч ирэв. Машины бүхээгт хилтгий захтай цэнхэр хөрөм харж инсэн өмнөд хөмссөн шавилхан биетэй залуу хажуудаа суусан өвгний зүг метронгой харж ахаа гिचгээд түүнээсээ бантан толгоогоон илэн нэмсэглээд үгүй аава та ядарч байна уу халуун цай уух уу гэсээр хурдаасаа зогслоо өвгөн олон ч юм хэлсэнгүй үг дуугүйхан буугаад машиныг нь тойрч ганц нэг дугуйг нь пидхийлгэн өшгийлгэн үдсээр цай шалгахыг толондоо хараад зайлуул дугуйны хий шалгаад байх шиг байна. Жолооч нарыг ингэж аяглахыг харж байсан юм байх та гэдэг сэмхэн инээд алдан жомолцож суулаа. Тэнгэрийн хаяа тоосроод алсуураа шуураад эхлэх бололтой. Говийн тэнгэр нэг хямраад эхлэвэл зохирдлоо хит хонно. Эртхэн хөдлөөд суурин газар бараадахыг бодъё. Цайц үе яах вэ гэсээр орж ирэхэд энэ өвг надад мөнч томорч байна. Шинэхэн хүргэндээ өөрийгөө таниулах л гэж бодоод байна да. Ийм сайхан нартай салхи савиргүй тогтуун байхад ямар элэнцгийхэн шуургав гэж бодоод инээдний хөрөн жуумгнаад түүнээ нуух гэж хий ханаа нь суудал дээрээ замчив. Зуймраа хөх салхинд цаг наргүй зүлгэгцээр гөлгөний нүд шиг ирж ийсэн хурц цэгэн чулууны ил гарсан дагжуур хөрстэй дэвсэгтэй түр согссон хархуу суудлынхаа араас тос болсон саарал цамцанд нямбайлан боосон цондгор варан савтай хятад арх гарган ирээд толгоогоо илснэ. Аава энэ архийг та амсаад үзтээ. Маота гэсэн байхаа. Манай хүргэн ахад найз нь бэлгэлсэн юм. Чанар сайтай цэвэр нэрж гаргадаг сайн арх гээд магтаад байхаар нь ихчээс авсан. Тэр хятадтай үнтэд ордог гэсэн шүү гээд хоёр гардан өвгөл өвгний шингийн шаргал царайд инээмсэглэл тодорч. Үгүй хүүмэн энэ варан савыг нэ. Дээр үеийн галан хүзүүд гэж ийм хөөрөн сав ганц нэг айлд байдаг байсан юм. Яг л мөн дөө гэснэ. Энэ хайрхныг чинь яаж садалдаг вүлээ гээд эргүүлж тойруулан харах нь ирээдүйн хүргэн хүүгийн сүрхий тоож байгаа шинжтэй. Би задлаад өгөхөө гээд инээмсэглэн харвал өө юу хөө эртхэн газар дохий оройхон тухтайхан суугаад хүүгийн хичгийг хүртнэ гэхэд яасан ёгжир зантай хөгшин бэ би хизээ нэг иймэрхүү дог өвгөн болчихсон хөргөн хүүгээ мэрж явах юм болоо гэж бодмоглон инээд алдах шахав. Жолооч хар хүүг тогтох гэдэг агаад жолоо барьж хоол ойр явж эхэлсэн үеэс найзууд нь тожоо жолооч гэж дуудах болсон мөлий. Тожоо жолооч нэрэндээ дургүй гэж итгэхэн. Уг нь ч биедэн байхгүй цэвэрт нямбай бөгөөд хэртэй хувцастай явахгүй санаатай. Гэтэл ямар золиг нь тожоо жолооч гэж дуудсныг нь бүүмэд. Мань тожоо хүү энэ намар ангаахын дээдийн оюутан охинтой танилцсан бөгөөд сэмхэн уулжж гүсээр нэг л мэдгээд хагчиж салахгүй хосууд болсон мөлий. Алсхан давхиад хүрэгчих ачаа бараа хомстоод
ойр зуурхан богино хөлийн тээвэр хийсээр залхаж явтал хөргөн ахан дуудаад говь алтаачигт ачаа буулгаад ирэхүү гэхэд бөөм баяр болж билээ. Ачаа бараагаан очиж аваад ганц нэг хуучин дугуйгаан сольсноор бэлтгэл ажил ян там бүтэв. Оройхон найз охинтойгоо уулзаад говийн аймагт тээвэр хийх болсноо дуулгахад би цуг явна. Говь алтаа явхад манай нутгаар дайрч өнгөрдөг юм. Манай анги маргаашнаас дадлагад гарнаа гэж хошууд цорвон эрхлэх найз охиноо дагуулсаар ирээдүйн хадам аавын дан өчигдөр ирсэн билээ. Манай аав ээж жирийн малчин хүмүүс чамайг хараад баярландаа хэмээн ам хуураагүй шулхансаар ирсэн найз охин нь гэрийнхэн гадаа ирмэгц машинаас үсрэн бууж гэрийнхэн зүггүйсээр ээждэн очиж үнсүүлэхтэй чихэнд нь ямар нэг юм шивгэнхийг харсан тогтоох. За энэ маань ч далан булчирхаагаа тооччихлоо доо. Янз нь гисэн шүү таамгийг өөртөө дэвшүүлээд зориг муутайхан гулжгнан алхасаар ортол илт сонжингүй харсан ээж нь өвгөн өөдөө учиртайхан харж идэв. Өвгөө дээлээ өмс хүүхэд золгох гэж байна хэмээн хөгшөндөө нэгийг сануулах мэт сүрхийн намжир хаян ширв татах нь нүдний үзүүрт ойрхон тосов. Халгаж ядсан харц буруулсан халгиж залгсан хаврын энэ орой хол нутгийн хүний өр ганц охиныг нь бараадан ирж нүүр хагаарсныг нь бэлгшээ. Хүүгийн авчирсан хот газрын хатуу эдэнээс дараалан хит хөрсөн өвгөн эцэг сүрхий халамцаж охиноо үнсээд за хөгшөө охин маань том хүн болжээ. Ингээд хоёр хөгшин толгой зээ нараа хүлээгээд сууж байдаг цаг ирэг бололтой гэхэд самган нь өвгөн өдөөнд онцтойхон сэлбэлзэж амаан тат гэж тохив бололтой хуучин бүрх малгаагаан 3 хуруугаар чимхэн авч дугтуулаад малдаан чимээ өвгөн ханиасаар гараад явчихсан билээ. Хадам гэж хэлж болох хөгшдийн харцсан доор халуун хоолоор шахуулсан тогтоохоо сэрүүцэг шалтгаараа гадаа гарч машин тэрэгнийхэн ганц нэг татлахыг шалгаж үзээд орж иртэл цоо шинхэн даавуутай хүнжил дэлгэж унт хорыг нь засчихсан харагдав. Намар өвлийн чилгэр саруудад найз охиноо тэрвэрж үнсхээс хитэрч яваагүй тогтоох өнөөшин гэсэн амттайхан бодолтой дэлгүүрч хамаг биеийн чирвгэнэж явтал их сансан газар 9 шөнө хоосон хонохын үлгэрээр ундарч асан хүсэлт ачаал нь талаар болсон дурамгүйхэн байлаа. Би ээжийнхээ урд унтна. Гэрээ мөнч их сансан шүү гээд. Инээд алдан эрхэлсээр ижийнхээ урд шургасан бүсгүйгээ. Өглөө босхоос нь өмнө өндийж хувцлаад. За би эртхэн хөдлөнө. Өнөө ороодоо ачаага хүргэх ёстой гээд явхаар зэхэж байтал өвгөн соёо сахлан имэрдэж за охин ирчихсэн юм чинь би энэ хүүтэй яваад ирье. Аймаг дээр хүнээс авах авлага байгаа. Золгийн туучи чинь инээж авсан өрөө өгүүлгүй жил тойрлоо. Өрөнд ороо хүн бололтой. Сайхан унаагаар очиод ирдэг хэрэгээ гэсээр хамт хөдөлсөн билээ. Хурдалж эргэж ирээрээ санан шүү гэсээр ингэрт нь наалтсан найз охиноо зөөлөн тэврээд чи намайг санахгүй штэ гэж ичхэнд нь шивгэнэн шөнийн гомдлон тайлав. Хайртай бүсгүйхээ аавыг дэрэгдээ суулгаад давхиж явахдаа үг өдөж яриа дэлгмээр санагдавч хивээ нэг л олохгүй явсаар замын талыг туулчихв. Ийхүү урдах замаа ширтэн сэтгэлд ургасан бодолтой хөлбөрөн явтал замын голд гээгдсэн мэт бүндийг хид хідэн бул харж олов тойрч амжилгүй машина угнуулан дайрчих бол өвгөн сүрхий ширүүн харцаар харсан ч дуугарсангүй. Гэтэл өмнөх чулуунаас арай жижигхэн бор чулууг аз болтол тойрч унтаа сэрүүний завсар зөөрөмлөж явсан өвгөн хүүхээ саяны бор чулууг голчихвоо гэхэд тогтох тэсэлгүй төсгийтэл инээд алдав. Голоод байхдаа яах вэ гэж бодхоос л инээд нь хүрээд явлаа. Гэтэл тэртээд сөмбөртөх цэнхэр уулсын наахнуур чанх дээшээ боссон наруухан цагаан тоос ганц нэг боссоор нэлэнхүүдэн бүрсийн бүг харсан өвгөн далбар нударгаан эргүүлэн эвдэрч бяцарсан мойногдуу хуруугаараа зааж
За хүмүүс шуургач эхэллээ дээ. Энүүхэн доор бригадын хуучин тойр байгаа. Тийшээ зүглэн байгаа. Маргааш ултал эвгүйцэх шинжтэй гэхийг сонссон тогтох нар эрт дээр хэсэг явах юмсан. Яаж чуурсан ачаатай машиныг яавал гэж бодовч зөрүүдэл чадалгүй. Заасан зүг рүү зам салав. Онхолтой бүдэг замаар ойж буусаар хэсэг явтал. Ороо дээрээ овоотой намхан гүврийг хижин огцом эргэсэн элстэй жалга таарахад яаж чадалгүй элсэн шарван гулсаар ганганд боогдон зогсов. За хүмүүс цас хаялаад эхэллээ. Байдлаа бүр цасан шамарганд балбуулхан дээ. Гэхдээ бүүдгэр улаан тэнгэрээс том ширхэгтэй цасан ширхэг эргэлдэн бууж эхэлж байгааг анзаарав. Хүрз байгаа юу? Хурдхан аваад ир гэсээр далбаар нударгаа дутгшин чихээд зогсож байгаа хижээлэрийг хараад өөрийн мэдлгүй машиныхаа араар тойрч тоосон дарагдсан хумбун хүрзэн гаргаж ирэв. Тогтохоо засан шамрага шорон шуургаас илүүтэй машина унахчхаа шахсандаа сүнсээр зайлтлааж өвдгөн жичирч байгаагаа өөрөө ч анзаарахгүй байв. Үгүй ер харин дөрөн хүрцтэй хүү байх чинь. Одооны хүүхдүүд хүрц гэхээр л дөрвөлчүн хүрц гаргаад ирдэг юм. За яах вэ? Амьд хүн аргатай да. Шуурга ширүүсгээс өмнө машина гаргаад авчих юмсан гэсээр эвэршиж монсон палгуур алгааруугаа нулимаад урд ганганы хуурай эргийг ухаж эхлэхээр нь бүр гайхав. Аава араас нь ухал амар биш үү? Тэр дэмий улмал шарман сул элстэй. Харин урагш нь ядаж тохоо ухчвал холхоо гарна. Жаахан холхох зайтай болчихвол гарна. Хизээ бурхны элч ирээ туслах байх гэж суухав. Тэгэхэд нэрэн үнэн шүү гэсэн бодол төрөөд богинохон лом суудлынхаа араас гаргаж санд мэд ухаж эхлэв. Яарах хэрэггүй хүчээр гамна. Хужаа аргаар ухаж байгаад болгочихно хөө гэхэд нь байдгаараа амьсгаатсан тогтох өөрөөсөө ичиг шиг санагдав. Салхины ирч улам ширөөж хэдхэн цагийн өмнө налааж байсан тэнгэр юугүй хөмөрчгнүү гэмээр аашилж ачаа машин ганхуулна. Богино хөрмнийх нь ингэр заамаар нойтон цас шургаалж хөл барьсан нимгэн гутал нь шил паг ташим дааруулахад өөрийн мэдлгүй эрүү ам хавчна. Гэтэл өвгөний зулаанаас уурс авсаж даарах байтугай халууцаж байх шиг санагдаад гайхаж байлаа. Миний хүү бөхөөхдөө ороод дулаац. Халуун цай байгаа юу? Гэхдээ нэг муу нэрлэх айдмар болж гайгүй. Та ороод жаахан амар гэж eerүү хүн шиг бэвгэнэх дуунаасаа санаа зовон дуугарлаа. Заахөө цас дарчхаас өмнө гарганаа. 90-ад оны дунд үед хүртэл тээврийн жолооч явлаа. Иймэрхүү элс шаварт сууж бойдглохыг алийг тэргэхөө. Эв хавайг нь олбол гарчил таараа. Нөгөө муу хуурай элс жаахан чийг аваа биз. Чи цаад талаараа ороод суу. Үххээс бусдыг үдсэн хөгшин толгой арай дээр болов гэсээр эрүүнээсээ шуугдсан ч гэлээ өргөн шанаатай нүүрэндээ халтарцсан нойтон шороог шовтарч нударгаараа хормойгоо савсаар жолооных нь ард суулаа. Машиныг нь насааж хуржигнүүлэн ихэд хаазалснаа хараанд нь лүп хийлгэн түлхээд урагш хойшоо сажин холхиулсаар бүдэг жимрүүгөө орж илснээс гараатглаа. Нойтон шамарганд голдоо ортол таарсан тогтох хүрмэн тайлан хуурай цамц өмсөх хооронд өвгөн жалганы амсраар зүтгүүлсээр гарч багаахан мөрөгцөг ороо. Хідэн тоосгон байшингийн нурсан ханамд тулж ирсэн нь нөгөө хуучин бригадын тойр бололтой ажээ. Аава эндээ шуурга намтал хүлээх үү гэж хэлэхдээ түрүүний чичрүүдс одоо хүртэл гараагүй байгааг анзаарав. Хүй хүүхэ чи чинь халуураад байна уу да гэхэд гайгүй гэж арайхан хариулав. За даарсан цагт нөгөө мото ариг чинь хэрэг болно доо гэж хүд инээсээр цай ууж байсан шилэн аяганых нь тэг дундуур нь ариг хийгээд тогтоход өгөхөд би ууж чаддгүй юм аа таалуу зүгээр хүүхэ нүдэ анаад балгачих. Тэгээд яхан унтаад ав гэхийг л хальт сонсоод нам унтчихжээ. Бөмбөрийн дуу нэжигнэж машины ороог хүмүүс төчгнүүлэн балбаад байх шиг санагдан арай ятан сэрв. Ихүүн үнэртэй хатуу арх гол зуран халуун шатаж огчхоо шахснаа л муухан санаж байлаа. Гэтэл шуурганы хүч намсаж тэнгэр зохирох тишээ хандсан байхаагаад
Холын гэрэл дээр тавьсан машины бүхээгт халууд өгж байлаа. Ухсгийн өндийч харвал хадам өвгөн дээлээрээ хуччихсан байв. Харин өвгөн мах барайн шуугдсан ч бохим харагдах цээжиндээ дээлийнхэн гадуур хантгаз маягийн хүрмийг нөмөрчихсөн. Машиныг нь бариад давхиж явна. Газрын байцыг харахад аймгийн төв ойртож байгаа аж. Нүдээ нухлан өндөөс нь тогтхыг харсан өвгөн сөргөр сахалтай уруулан ээлж унт санаа зовлтгүй. Аймгийн гэрэл харагдаж байна гэсээр хараагаас олон давхив. Нүнжиг цаасан өвгдийн нөмөр гэдэг энэ буюу